За хоёр хүн ороод ирлээ. Сайн уу? Орой минь төргий. Орой минь дээ манайха. За чи гэрэл өдрийн янзын төвчөн морь бараг лайв дээр фильтрийн чирэггүй юм байна дөө. Чи фильтргүй ч гэсэн гайгүй юм байна дөө. Өөрийгөө бүртээ гэж ярьдаг те. За шүний минь төргий манайха. Миндээ. Юу эцгээж ийн. Ажлаад харж ирцгээгээ тоолундаа идчихэд орой хоолоо идчихэд нэг жоох уцсмаажаал суцхаж гинэ. Тэгээ 8 удаа боллоо. Сайн уу? Роён сайн уу? Яагаад инээч минийгээд байгаа? Яасан тийм царай муутай байна уу? Фильтр болцсон. Яах вэ хөрх юм те өөрийнхөө л биш те оргиороо. За миний сайхнууд 9 хүн ороод ирсэн байна. Нэг групп руугаа шеэр хийгээд өгвөл баярлалаа. Баярлалаа гэдэг байгаа шүү дээ. За өнөөдөр та бүхэндээ ахаал нөгөө нэг хөдөөний ивч кино контентынхаа талаар лайв хийж гин. Өдрийн цагаар лайв хийхэр зэрэг хүмүүс багтаа учраас би нөө суглаа явуулах аргыг мэдэхгүй. Аргыг мэддэг бол цаадах чадаа тэгээ юу дутах явуулна л та улака. Мэдхгүй болохоор мэдхгүй юм руугаа одоо тэгээд хүн чинь гүйхгүй штэ чадахгүй штэ. Аргыг мэддэг байсан бол хамаа алга тэр суулаа моглаа гэж явуулмаар л байна. Тэгээ уг нь үндсэн миний энэ пэйж ажиллаулаад байгаа ажил чинь уг нь зайлвал нэг та нарт л нэг hide message-ээр контент хийгээд явуулчих гэсэн. Тэгээд контент янз бүрийн уран бүтээлгээ та хэд чи үзсшгүй. Тэгэхээр одоо тэгээ яа харахгүй олны жишгээр тэг лайв хийгээл рекламдна. Одоо тэг кинон дээр суулаа явуулалтай юм шүү дээ, тийм ээ. Улака. За 13 болоо үзчихээн. Нэг групп өдөр манайхан гоё шеэр хийгээрээ. 8 жисэн сая гадаар явж байгаад орж ирээд усанд орчлоо. Ер нь ачиг усанд орчоод царайлаг болдог хүн ер энэ Монголд гэнэ бараг дэлхийд ховорхон шүү. Би ч одоо усанд орчхоор яг аятайхан царайлаг төрлийг болчдөг. Нүүр мөрөө бодоод ингийн үедээ гадуур тэнэдч болол гал галтайгаал нэг л нармисэн юм яваад байдаг. Усанд орсны дараах яг 10 минут бол гайхамшигтай харагддаг байгаа шүү. Нөгөө бор хүн болоод ч тэр юм уу усанд орчхоор жоох өнгө ортог магаа. За тэг гуцаж хотлоо өөрийгөө магтаах яах вэ? Үгүй яах вэ? Усанд орсондоо ч зүгээр нэг гэрэл мэрлээ нэг айтайхан тавиад лайв хийх юм бол бас фильтргүй лайв чинь. Яг өөртөө таалагдчихэв. Та нарт таалагдчихэв нү? Мэдгүй дээр харанхуй нууц гоё л кино гэлээ шүү дээ. Чи яагаад ойлгоогүй мэдгүй. Харанхуй нууц чи манай Монгол Entertainment Showbox-ийн харьяа кино байгаа. Миний хийсэн кино биш ээ. Манай ах найз нарын хийсэн кино байгаа шүү. За сайн уу. За олон юмар яах вэ гэд. Ерөнхийдөө чи хөдөөний кино контент маань одоогоос яг жилийн өмнө 2 сарын 4-нд бэлэн болж IPTV нарт орж та бүхэндээ одоо үзэгчдийн хүртэл болж байсан. За ихэнх IPTV-нэр маань өнгөрсөн жилийн 6 сарын гэрээтэй байдаг. 7 сард гэрээ нь одоо буугдаад тэр хүртэл манай үзэгчд манай ялангуяа дагагчдын 50-60% нь бол үзчихсэн гэдэгт бол итгэлтэй байна. За үлдсэн нэг 30-40% нь үзэж амжаагүй болвол за IPTV-д одоо бол ерөнхийдөө ганц нэг 88 Films, Monsat, Ori, M-Media, Home Media гэсэн IPTV нарт байгаа. Гэхдээ бол ерөнхийн үнэ нь 7900 6900 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл яасан байх нь танаа нанаа чи сэргэлэнтэд өөрөө Facebook дээр private буюу хаалттай групп нэгээд тэгээ хаалттай групптэй одоо энэ зунаас хавраас ч одоо шинээр хийгдэх ер нь төлбөртэй контентуудаа байршуулад явна. Хэрвээ та одоо үзэгчтэй одоо харж байгаа бол маш азтай байна. Хөдөөний их кино контент 46 минут 42 секундын кино контент маань тийм хаалттай группт байршсан байгаа. За тэгэнгүүтээ ердөө нэг удаадаа 50000 төгрөг төлж хаалттай группт ороод за хөдөөний их кино контентоо ерөнхийдөө IPTV-гээс 1900 болон 2900 төгрөгөөр илүү хямдралтай үнээр үзэхээс гадна за тэр хаалттай группт одоо ингээд хүмүүс нэгсээд байх тусмаа энэ хавраас хийгдэх ер нь 8-гийн хийгдэх шинэ одоо контент кинонуудыг төлбөртэй хийгдсэн бүх кино контентуудыг тэр хаалттай групп руугаа хийгээд байна. Тэгэнгүүтээ урд нь одоо 50000 төгрөг төлөөд орсон үзэгчдээсээ бол мөнгө авахгүй. Ерөнхийдөө бол 50000 төгрөг нэг удаадаа төлөөл
Тэгээ үргэлжлүүлээд ерөн яг зөөр хол зайтай орно. Би ямар киноны машин байгаа биш. Мөнгө төгрөг тим илбэгтэй ш. Одоо үргэлж нэг 7 хоног дотор сар болгон одоо шинэ контент, шинэ кино болол хийгээд чадахгүй. Хөдөөний ихч хийснээрээ хэдэн настай вэ? 38 одоо ингээд он гарцсан 39 өрхөө явж ийн яасан. Миний нас тийм сонирн байна уу? Бити ярианы ирч хүч бууруулаад байл та. За. Тэгээ урд нь одоо яг ингээд 50000 төгрөг төлөөд орсон үзэгчд маань бол хөдөөний хичээ үзэхээс гадна үргэлжлүүлж одоо нэг 6-7 сарын зайтай ч юм уу шинэ 8-гийн хийсэн шинэ контентуудыг цаг алдгүйгээр тэнгуүтэ хамгийн аимшигтай нь үн төлбөргүйгээр үзсэн. Нэг удаа 50000 төгрөг төлөөд. За одоо ингээд дараагийн хавраас ч юм уу ингээд 100 ингээд хийгээд дууссан дараагийн бүрийн хэмжээний кинонуудаас кино театрууд болоо хаалттай группээр 850 гуйта бас ингээд шинээр хүмүүсээс одоо тэгээд хийсэн киноны зардлаасаа хамаарат 15 ч гэдэм 20 ч гэдэм ингээд аваад явна. Тэнгүүт яг одоо хөдөөний ихч үзэхээр орсон шинэ одоо үзэгчд маань ердөө одоо ингээд 50000 төгрөг төлөөд орсон болвол тэгээд группээс гарахгүй. Тэгээд дараагийн контент кинонуудыг бол үнэгүй үзээд явах юм аа. Та мөсөн чихэр тоглох уу? Тоглохгүй. За 27-оо үзчихээн. Нэг групп өдрөө гоё шеэр хийгээд өгөөрэй. За групп руу яаж орох вэ гэхээр зэрэг хаан банкны 57 юу засраад гэл нөгөө өөрөө мартцсан шүү. Шинээр аккаунт нээсэн юм аа. Тэгэхгүй бол одоо хуучин аккаунтуудтай хойлолтно. Тийм болохоор шинээр аккаунт нээх хэрэгтэй гэж бодсон юм. 5311 юм биш. 5311 04 1722 гэсэн данс руу 50000 төгрөгөө хийхдээ гүйлгээний утга дээр нь Facebook нэрээ биччих. За яах вэ? Одоо жишээ нь чимгээ гэдэг нэртэй хүн маш олон байдаг учраас андуурагдаж хүмүүс оруулахгүй тулд утасны дугаараа бас давхар бичээд явуулчихвал 8 баярлна. Тэгээд давхар чатаар ороод ирвэл за яах утасны дугаар бичиж чагаар баг ерөн зур гүйлгээний утга дээр нь Facebook нэрээ бичингүүтээ манайхан юу яачих. Чатаар пэйжийн чатаар давхар ороод иртээ харж байгаад 8 өөрийнхөө одоо үнсэн хаягнаас урилга буюу инвайт явуулаа та хэдийг бол групптэй авъя. Одоогоор группт нэг 12 хүнтэй байгаад байна. За ер нь бол өчигдөр л эхэлсэн. Өчигдөр эхэлсэн гэдэггүй тунд ажгүй шүү. Дэчүү сайхан. За 35-aalаа үзэж байна. Өөр дөрөө юм уу эсвэл өөр группүүдэд нэг групп руу шеэр хийчихгүй дөө манайхаа. Тэгжэл тусаалаарай. Одоо тэгээд өөр юу өсгөө. За хаан банк биччихье. Хаан банкны за юу 53 11 07 бишээ юу лээ энэ тэнийг болчихсон 53 11 би ята ингээ хөгшрөөд байгаа багтай тэгэл багш 53 11 04 юм биш 17 22 хаан банк 53 11 04 17 22 53 11 04 17 22 Цэрнэт мэд. Унаач одоо цэрнэт мэд гэдэг шүү. Тасруу та бүхэн 50000 төгрөг хийхтэй. Гүйлгээний утга дээр нь Facebook нэрээ өчээрээ. Пэйжийн чат руу. Мессеж үлдээгээрэй. Энэ амар бүдүү хуруутай болохоор зэрэг мессеж чихэр дарагдаад ингээ буруу зөрүү юмн дээр дараад ах тохиолдлууд айгүй их байгаад иддэг юм аа. Би ч амар бүдүү хуруутай шүү дээ манайхаа. За баярлалаа ганц зэрэг инхтэрөө. За өөр яах вэ? Да нэг тиймэрхүү санд энэ орой өнгөрч байна. За өчигдөр хичээлдээ суугаад бас нилийн буулгарсан энэ нуруу муруу гидэс мэдээс гуйны цам бол нилийн сайхан хөндөр харсан байна. Тэгээ маргааш нэг сайн задлаад хичээлчих юм бол ерөөдөө биений булраа гарчих байх гэж бодож байна. За яг хэвдээ ингээл нэг болсон болоогүй кино мэнэ хийх гээл нэг контент хийх гээл ингээл
явж байгаа нэг балаарсан авгаа ингээл та бүхэндээ зориулаад лайв хийж байна. Яг хөө мэд хүмүүс нь бол мэдж байгаа, мэдгүй хүмүүс үзэж байгаа бол энэ ямар дурак нь бас нэг мэдрэл муутай юм орж ирчээ лайв хийгээд байна гэж бодож байгаа бол нэг иймэрхүү мэдрэл муутай хүн байна аа ядаргаад. Яах гэж байгаа. Болоо яриа. За. Харин тавлаа үзэж нэг группуд руугаа шеэр хийгээд өгч. Хөдөөнийгч за хаалттай группийг болохоор зэрэг нээлттэй зарлж тавиагүй. Яагаад тавиагүй гэхээр урд нь бас нэг групп нээгээд группийн линкийг ингээд тавиа. За манайхан ороод ирээрээ ингээд мөнгөө төлөөд ингээд ороод үзээрэй гингүүт хүмүүс яадаг вэ гэхээр мөнгө төлөөгүй ээжэж ерөөхдөө айгүй их хүсэлт явуулаад идэг орох. Тэгэнгүүт тэрнээс ерөөхдөө зайлсхийг хурцлан сэргийлэх үднэс хаалттай группийн бол линк огт тавигдаагүй. Хаалттай группийг бол 5311 07 17 04 17 22 гэсэн одоо цэдэд сэрэн найдмэд гэсэн хаан банкны аккаунт руу та бүхэн 5,000 төгрөгчтэй би 10 ч гээгүй. Ер нь бол ихийн IPTV-нэр 6,900 7,900 байгаа юм чинь тэрнээс нэг үнэрхэд яг ер нь зөв 5,000-аар л үзүүлээ явчих гэж бодсон. Нийт 46 минут 42 секундын кино болсон. Явуулсан гэж. За шалгая Ёнги. За ерөнхийдөө лайв одоо 22 цаг 2 минут болж байна. 22 цаг 30 минут хүртэл 30 минут лайв хийчээ тийм ээ. Тэгээд дуусгангуудаа ерөнхийдөө оруулсан хүмүүсийгээ шалгаад цэдэд сэрнэт мэдсэн галгаар Монгол англиар бичсэн өөрийнхөө үнцэн хаягнаас найз үсэлтээ явуулангууд та одоо 5,000 төгрөг төлсөн та надад давхар одоо жинхэнэ хаягнаас маа найзууд болохоос гадна тэгээд Project хаалттай бүрэлт маань орж киногоо таалан сууж таалан сойрох нэ. Яг л нөө хаалттай групп учраас яг миний үндсэн өөрийн Facebook хаягнаас эн чинь болохоор пэйж хуудас штэ. Facebook хаягнаас нээсэн учраас хаас яг ингээ линкийг тараагаад авах боломжгүй. Тэгэнгүүт би өөрөө найзууд болж найзууд дотроос инвейт урилга явуулж ерөөхдөө хүмүүс аваад байгаа шүү манайхаа. За яг хөтэ жилийн өмнө зөвхөн цагаан сард зориулсан нэг 4 дүүтэйгээ амьдардаг нэг ядарсан эмэгтэй хөгжилтэй болон тэгээ бас сэтгэл зүйн травмаг харуулах маягаар хийсэн ерөөхдөө бол нэг цаг 30 минут хийчихсэндээ амжаагүй титр нь багасаад 46 минут 42 секундын кино гэж арай хэлэгдэхэргүй кино контент project болсон. Яг хөө бас тайдын боёнд бол надлын Univision бүүгээр болол эхний 2 сартаа бол дажгүй сайхан орлого орж зардлаа бол нөгсөн байгаа. Орлого бол олоогүй танаа нана. За тэгээ яахав тэ бас ганцтай ч ганцаардахгүй тийм ээ. Хамгийн сүүлд бол манай хоёр ихэр ахын 88 Films IPTV бол авсан. Гэтэ өөрөө бас ер нь private хаалттай групп нэгээ заавал хүн харж суугаад авахгүйгээр тэг киногоо байршуулад бас олон түмэнд өргөд. Ер нь бол fixed display одоо тэгээд юуны үзэлтийн хувьд бол яг тодорхой хэмжээгээр яг IPTV-д байрлаж байгаа тийм өнгө дүрсийн алдагдaltaгүйгээр л ерөөхдөө хаалттай группт оруулсан гэж найнаа өөрөө бодож байгаа. Яагаад гэвэл тэр дээр бол маш их анхаарал тавьж кэрлсэн. Тийм болохоор 5,000 төгрөгөөр та хэд маань үзэхэд бол нэг тэг сэтгэл гонсоохгүй гэдэгт итгэлтэй байна. За яг зарим нэг шинэ кинонууд гарангууд телеграмаар ч юм уу хүмүүс хулгайлаа тавьдаг л да. Тэгээ дуу дүрсний бол нэгтэршил үнэн муутай бүр тэгээ хідээр оруулт юм гэдэг чи 15 20 мөрөөр оруулт юм нэг 3 4 кино багцлаад үнэхээр инээдтэй байдаг. Тэгэхээр зэрэг та бүхэн бас оюуны өмчийг маань хамгаалтанд дэмжиж тийм хулгай сайтуудын хулгай кинонуудыг болж үл үзэхгүй болж үл IPTV-гээс тий IPTV гэсэн бодлоо бас кино үйлдвэрлэгчдийн ихэнх нь бол 50% нь тэгээ зарим 60% 40%, зарим нь бол 30% авдаг байгаа. Тэгээ кино театруудаар бол ер нь хөөрхилэлтэй штэ. Зайлууд энэ кино хийж байгаа амтд чи өчнөө цаг, зав, мөнгө, хөрөнгө, сэтгэл, хүч хөдөлмөр одоо юу гэдэг бүх зүйлээ зарцуулж одоо кино хийнгүүтээ IPTV-д ч өгсөн бай, тэгээ кино театрууд ч өгсөн бай. Тэгээ тал хувь нь бол ингээл гусуулаа хийдэг. 5,000 төгрөгөөр орно гэдээ дор пинлэд бичсэн байгаа сондроо. Пинлцэн комментаа сайн уншаарай минь хөө. Тэгэхээр зэрэг бас энэ Telegram ч бай, энэ Facebook-ийн хаалттай групп гэдэг чинь бас их буянтай юм гараад ирчих. Босод хүмүүс хүний хийсэн зүйлийг одоо тэ хулгайлаад үзүүлээд болоод байхад яагаад контент үйлдвэрлэгч нар, кино үйлдвэрлэгч нар өөрснөө тэ хаалттай групп нэгээд бас давхар ерөөдөө 100% орлогоо бага нь яг үзэгчтэй одоо 7,900 үзэгч чинь бас тэ
Тэгж 5,000 төгрөгөөр 2,900-ын цан татуу үзэгчтэй ч илүү боломжтой байдлыг бий болгоод өөрсөндөө ч 100% мөнгө авах боломжтой байдлыг бий болгож байгаа гэсэн л үгэлтэй. За баярлалаа. Шинэ жилийн дуу гоё болсон Мишель. Тантай уулзмаар уулзах цаг байхгүй нараа. За 29 л болж байна. За нэг группүүд рүү болон өөрсдөө рүүгээ шеэр хийгээд өгөөрэй. Гоё комент сэтгэлдээ бичээрэй манайхаа. За тэ хаалттай группт орохыг хүсэх юм бол хаалттай группийн талаар л ерөөхдөө яриад байна л да. Цаадахчаа. За Facebook live дээр фильтргүй болсон ч гэсэн яг нэг нүүр гараа гаагаад тэгээ нэг жоохон гэрэл мэрлийн айтайхан тавьчих юм бол царай болол бас нэг хүний нүүр харахаар ч амар царайтай биш л юм байна би ч. Одоо томорс. Өдөр болгон лайв хийсэн ч зүгээр л юм байна би ч. Ийм ухаа өнгөрөө авах юм уу тий. Яа. Брэндэ крем мөрэмж байхгүй лайв хийсэн зүгээр л мэн. Нүрээ угаагаад л ерөөсөө лайв хийх нэ шүү дээ. Өнгөрөө юм а танаа нэ. Муха хөөрөө сагсаад урах юм а тий. За 21 үлээ үзчихээн. Нэг групп руугаа шеэрлээд өгөөрэй манайхаа. Тэгээд та яадаг шеэрлэх болохоор би одоо ингээд давхар өөрөө утас бариад шеэрлж мэрэлт юм уу? Яа тийм байгаа. Тамаа. За энэ 14 хүн байна. 10 хүн 4 хүн дотроос ингээд ерөн манай хөдөөний иш кино контентыг IPTV-д орсон үед нь үдсэн үзэгчтэй сэтгэлээ гой хуваалцаад явбал бас найнаа баярлалаа. За баярлалаа хөөрхөн гэж хэлсэн. Баярлалаа. Миний хөөрхөн ч гэж юу аах вэ тийм ээ. Миний хөөрхөн ч гэсэн хөөрхөн гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Амьдрахал явуулчихлаа зайлвал. Амьдрахал явуулчихлаа штэ хамуута гэж ярих. Бид нэг лавгаагч нөө текстэн дээр энэ нэг манай гудамжны амар асман авгаа гэж ярьсан чинь доор нэг асман гэдэг хүнийг эмхтэй хүн дээр хэлдэг байгаа шүү. Яг л эндийн кино юм чинь асман гэдэг үгийг эмхтэй хүн дээр хэрэгжилчихээ л да тийм үстэй. Яагаад байж болохгүй гэж. Ер нь энэ уран сайхны аргаар хийгдэж байгаа киноны уран сайхны юмнуудыг зарим нэг хүмүүс хитрхи рил болох гээд үзээд байгаа ямар түүхэн кино биш. Түүхэн кинод дээр л ерөөдөө түүхэн юмнуудыг нарийн сайн судалгаа хийж судалж оруулах хэрэгтэй. Уран сайхны кино болоод ерөө асмаа гэдэг үгийг юун дээр ч ашигласан хамаагүй гэдэг байгаа шүү. За энэ тас яагаад болооч. Тас аллергийн хөдөлгөөл нэг жоох маач чонгот ингээл болоо. Энэ фильтргүй батсан ч ерөөс ямар ч смут юм байхгүй. Энд тэд маажаал улаангот ингээл маа гэл гаргаад ирэх юм те. Гоё. За хориулаа үзэж чинь нэг групп руу гоё шеэрлээд эсвэл өөр дээрээ шеэрийгээ тавьчихгүй манайхаа. За юу ярих вэ хэдүүлээ. Орой хэрхэн өнгөрөөж байна. Жохон буу мо халъя л та дан ганц ингээд кино хаалттай группийн талаар яриад тахаар бас. Жохон уйтгартай байгаад байна үгүй юу? Уйдж байна үгүй юу манайхаа? Өдөлөд байна уу би танусыг За охин тэнгэр хулгаан сайн уу шүрэн цэцэг нар манд сайн уу наран цэцэг сокко сайн уу мань уу гэд ингээд нэг далалж маллаараа манайхаа. Йоо энэ одоо тэгтлээ амир маачсан юм бах та юу сүртэй улаад ёо. Амир улаалттай харагдчихэв. Хаалттай группийн линкийг авахын тулд та бүхэн пэйжийн чатаар ороод ирээрэй. Эсвэл шууд 5311041722 гэсэн цэдэд сэрнэт мэд гэсэн данс руу 5,000 төгрөгөө хийгээд чатаар ороод ир заяа. Тэгээ 88 30-ын олж хужрын тунгаагаад хаалттай групп руу дөр оруулаад өгье. Ойлгосноо ядгаад. За гадаа бас дулаахан чимшиг түрүү 7 хоногийг дуруул бас ерөн жоохон дулаахан байна. Гэхдээ яг дулаахан уу гэхээр бас нэг тиймч дулаахан биш байна одоо. Торч үзээ 50% томдоод гитсэн байна. Жилийн өмнө авах ч одоо арай ч ийм амар том байгаагүй юм да. Яалтчгүй л тураад байгаа. Маа гэт нэг гах болчих. Яагаад. Чата би ч одоо фильтргүй лайв хийхэд дэжгүй юм байна. Би ч тураад байгаа юм байна гэл
Баахан амт нь орж ирээд 50 амтны дургуг үргээ томроод байна уу юу? Загнаараа цаатайгаа баялаар сагсуу шүү цаатах чаа. Хаалтаа гуравт хөдөөний ихч байгаа. Чи одоо саран чимэг сараа орж ирэнгүүтээ мэдээлэл ч аваагүй. Орж ирчээд юу л бичээд байна да хүүхээ. Хөдөөний ихч кино контент надлан би анх удаага би дагаад продюсерлаад найруулад зохиолоо гаргаад өөрөө гол дүртэн тоглоод одоо нөө нэг жүжигчин боё дуучин боё үгийг бичсэн боё аяыг бичсэн боё дуучин боё гэдэг шиг юм болсон шүү дээ найдлаа бол хөдөөний ихчийг өөрөө продюсерлаад зохиолоо гаргаад найруулаад жүжиглээд за ерөнхий жижиг сажиг ажлууд дээр дүүнер маань манай инкэ урангой манай цолж харгал тэгээ дүүнер маань найзууд маань бол маш их хэр тусалсан энэ гурван хүнийг бол бүр онцолж хэлэхгүй бол болохгүй. Тэгээ ер нь бол Povin Pod гэдгээрээ 3 хүний бүрэлдэхүүнтэй Pop-Pod Group гэдэг пэйж бол одоо 16,000-тай байгаа. 16,000 дагагчтай. Ер нь бол манай золоо, инкэ бид 3. Тэгээ дээрэс манай урангой маань зургийн дараагаар нэмэгдэж орж ирээд ер нь нийтдээ 4 хүн. Дээрэс нь яхаа туслахуутайгаа нийлээд ердөө нэг 7 8 10 хүрэхгүй. Гарын 10 хуруунд багтахгүй хүмүүсийн одоо тусламжтайгаар ингээд нийтмэл санаагаар энэ хөө хөдөөний ихч 46 минут 42 секундын кино контент маань бүтсэн юм аа надлаа. За та IPTV нарт ерөнхийдөө цагаан сарын холбогдлолтой цагаан сарын сценүүдтэй учраас би цагаан сараар гаргуул цагаан сараар гэр бүлэрээ үзүүл нэг ялангуяа ихчтэй тийм ээ олон дүүнэртэй ингээд олуулаа өссөн гэр бүлийнхэн үзэх юм бол нэн таалагдана гэж би бодсон юм аа. Яг бол би өөрөө айлын том 3 эрэгтэй дүүтэй. Таас тэр мө 3 бацаатай ч юмсан алалцчих өслөө штэ тийм ээ. Тэгэхээр чи хүн өөрөө өөрийнхөө амьдралын үдсэн тулсан мэддэг одоо сэдвэрэл ерөөхдөө кино найруулан зохиол бичин тийм үү. Та тэр жишгээр хандаж өрөө 4 өнчин дүүтэй одоо тэ залуухан байж хар завлагаараа ерөөхдөө авгаа шиг болцсон л хөдөөний ихчийн талаар та бүхэндээ үзүүлнэ. За болормоо ташторжоо чатын ерөөхдөө дээр иргэдэд харагдчихэв. Харлаа. Лайв дуусан гот одоо ердөө 18 минут 17 минутын дараа лайв дуусна. Тэгэхээр зэрэг оруулаад өгөө хаалтаа групп руу. За яа би ч одоо ганцаархны амтын шүү дээ. Тэгэхээр энэ би шууд хит хуваалтай нэлээ. Нэгээр нь лайв хийгээ нөгөөгөр нь хаалтаа групп руу ороод ингэнэс юм байхгүй штэ. Тэр лайв нэмсэн дуусгаж агаад хөө танаа нэ чи гэлцуулаа ичи окей. IPTV нарт бол ерөөхдөө дундаж үнэн 6,900-аар орсон байсан. За зарим нэг IPTV нарт болохоор 7,900 төгрөгийн үнэтэй. Тэгээд хонгорцолоо хийч. Хүч 830 яасан эрдэн жаргалахгүй. Яг гэдэг нь чи. Би маш хөөрхөн юм уу? За баярлалаа. За одоо энэ Эстоны фильтргүй Facebook-ийн лайв фильтргүй баснаас та нар Эстоны миний хөөрхөн муухайг тэгэл одоо мэдчтэй. Тэгэл одоо ингэ сагсараад тавьчих. Лүт юм аа тийм ээ. За ингээд хамаагүй тох мухаа зохиолдод уулаачих үү те. Гайгүй цаадах чи юу гайгүй штэ. Битгүй те бичлэгнүүд дээр л зарим нэг дээр нь жоохон сонин царай мэрэ таагдаад. Надлан 4 сард нэг давхраа хэлсэн. Тэгээ анх давхраа хэлснээс 3 хоногийн дараа л бичлэг хийгээд хэлсэн. Хави элдний хараал идсэн л те. Ээ базрооны humба цуганаа нүд ан чи юу вэ? Базроо байна гэлсэн. Тэгээ одоо яах вэ? Нэг хийлгээд 4 сар өгч одоо хэдэн сар болж байгаа юм? 6 7 8 сар гарan болж байгаа юм байна. Гэхдээ яах вэ? Дажгүй идэгрэлт нэг иймэрхүү байна. Хараарай. Нарантиа сайн уу? Сайн. Юу вэ? Юу вэ? За тэгэнгүүт хаалттай групптэй та хэд маань ердөө 5,000 төгрөг төлөөд хөдөөний ихч 46 минут 42 секундын кино инэдмийн кино контент маань айл үзэний орчихсон байгаа. За тэгээ энэ хавраас ерөнхийдөө шинэ кино яг бүрэн хэмжээний цаг гарангийн кино хийхдээ синопсис зохиол гарчихсан ажиллаж байна. 8 нас жоохон хувийн ажлуудаа наашин цаашин 4 сард нэг сүнг гэж нэг урагшилж урагшлах юм гэдэггүй. Нэг нисчирчээд тэгэнгүүтээ яг 6 сард 100 ит ажилдаа орно киноны. Тэгээ ер нь намар гэхэд бол дараагийн 8-гийн 2 дахь уран бүтээл бэлэн болсон байх гэдэг түн итгэлтэй байгаад байгаа. Маш их найдаж байна. Тийм дуугуулаач сая зөгцсөн тийм яа тийм болдгоо жүжигчин бишээ кино найруулагчтай Нарантиа би. Жүжигчин төлөх мөнгө байхгүй тэгээ өөрөө жүжиглээ яваад байгаа. Тэрнээс би соёл урлагийн их сургуулийн
кино найруулагч ингээ 2017 онд ган бол багш дээр төгссөн. Ийм авгаа байна. 31 настай төгссөн. Одоо ингээд хуучнаар болол 40 настай авгаа өөдөөс жараа зогсож байна. Харин фильтргүй хөөх юм байна анараа би чаа. Тэгээ тэр тусмаа фильтргүй байхдаа нэг ус цасанд ороод нүур амаа угаагаад ингээ жоохон гэрэл мэрэл тавиад тийчээр би ч хөөх юм бэ. Тэгж ярьдаг байларсагсан. Тэгээ яг нүур ам угаагүй жоохон ядруу мадруу байвал фильтргүйчсэн ингээ тавийн нүур ам нь унжаад онцгүй л дээ. Гэхдээ ус мусан дараад ус мөсөө угаага нүур амаа угаачих юм бол хөөх юм бэ. Тэгж ярьдаг. Зайлаач чи зайлаа соёо бо. Чамаа хийн дүрсэн. Энд чи миний лайв гарчээ. Юм болгон хийнэ гэн харин тийм ээ. 27-оо үзчихэ. Нэг групп өдрөгөө шеэрлээд өгөөрэй. Яг вэ тийм хөрх мөрх юм байхгүй. Өөртөө л болчихоо чаавас. Тэр хэлээд дээ нөгөө нэг залуучууд хүүхнүүдийг дургуун нөрхөр нүрэ угаагаад усан дараад хоёлаа халз үзчих үг гэдэг. Намайг бол усан дараад нүр мөрөө угаах юм бол барах хүн ирэн байхгүй шүү. Хаана байдаг юм гэж юу хаана байдаг юм? Хайлахсангүй. За хөдөө нэг баахан л одоо фильтргүй лайв хийж байгаа дээрээ баахан худлаа томорчлаа. За sorry гэж орой. Үгийн жоохон сагсуу шүү цаадахчаар. Сагсуу дээрээ бүр сагсуурчлаа. Баярлалаа анараа. Маш их баярлалаа мэд. Тэгээ 5,000 төгрөг гэдэг бол тэ гараад бараг ер нь бол нэг кофений л үн шүү дээ. Одоо эн чин CEO GS кофе хэдэн төгрөгийн үнэтэй. Тийм 4700 4200 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нэг кофений үнээр надлан 8 7 хоног нийтдээ 11 хоногийн турш хүч хөдөлмөр, хөлстэй, сэтгэл зүрэх, мөнгө төгрөг бүх юмаа зарцуулж хийсэн хөдөөний ич кино контент юм. Ер нь үзсэн хүмүүс бол 5,000 төгрөгөөрч бай, 10,000-аар ч үзсэн ер нь бол сэтгэл хангалуун байна гэдэгт бол 8 тоо итгэлтэй байгаа. Гэтэ бол 10-аар тавиад яах юм бэ? IPTV-нэр 7,900 6,900-аар тавигдчихж байгаа юм чинь 5,000-аар л тавьчих. Нэг кофений үнээр та бүхэн нанагийн хаясан хөдөөний ич кино контент гэр бүлээрээ суугаад үзэх боломжтой байх нь. Хаалтаа группийн үнэ ердөө 5,000. Тэнгүүтээ яг одоо 5,000 төгрөг төлөөд орж байгаа үзэгчд маань цаашны одоо хаалтаа группт орох одоо төлбөртэй 8-гийн хийсэн уран бүтээлүүдийг нэг удаа 5,000 төлөөл ерөөхдөө цааштай бол ингээл байж байгаа л үнгүй үзэх нэ. За одоо тэгээд намраас ч юм уу хавраас ч юм уу ингээд шинэ уран бүтээлүүд гараад явангуудаа нээлттэй ингээд пэйж дээр тавихгүйгээр хаалтаагаар мөнгө олно гэж тэ мөнгөөр бүтээгдсэн мөнгө олно гэж бодсон кинонууд контентуудаа 8 дээр хаалтаа групптэй тавиад явангууд тэнгүү та хэд хожих нь штэ. Нэг удаадаа л хөдөөний ич үзэхэд 5,000 төгрөг төлсөн дараагийн шинэ контентуудыг үнэгүй үзэх нь. За тэр үед ахаад бас үзэгчдийг ураад ингээд групптэй ингээд ороорой гэд урайлан тэгэнгүүт тэр үед орох группт орох үзэгчд 10,000-аар орох нь 20,000-аар орох нь би тэрийг таашгүй. Тэгэхээр зэрэг өмнө нь 5,000-аар орсон үзэгчд маань илүү хожих нь штэ тийм ээ. Баярлалаа нараа. За 24-лээ үзэж байна. Нэг групп өдрөө гоё шеэрлээрэй. Яагаад нэг 40 хүрж байгаа авгаа нэг энэ зэргийн царайцтай фильтргүй зогсож байгаад нэг энэ зэргийн харагдана гэж усан дараад нүүр амны будаг байхад нэг энэ зэргийн харагдана гэж. Хой их хөөзөө. Ориг. Хигч ирж байна. Муухай өнгөрөө яа яана нэр энэ цохиод унгаач чичнэ балаа авгааг. Яагаад тийм тэнэг юм бэ те? За яах вэ? Ярьчлыг зайлвал. Сайн уу зэмэн замэн ицка. Манай хүүхдүүд жоохон орж ирж байгаа шүү. Энэ 22 цаг 20 минут болж байгаа манай хүүхдүүд унтахгүй юу гэж. За 10 минутын дараа лайва өндөрлөе. Лайв хадгалагдана. Лайв хадгалагдана хүмүүсээ. За сая Франц шивэдэр жоохон тэнэд ерөөхдөө жоохон таргалцсан байсан. Ирээд балеттэй яваад буцаад формонд орсон байна. Турсан байна танаа нана. Одоо энэ турхын нэг яг турахч сайхан л юм л да. Тэнгүү турхын нэг муухай юм байна. Мөн байхгүй болчт юм биш үү? Хаана нөгөө мөн? Нөгөө өстө гайхуулаад левч зөөхгүй өнгөрөө яваад идвэсэн мөн байхгүй. Базагдахгүй. Тэгээ би ч угийн өгцөггүй хүндээ тэгээд яг балетад яваад өгцөг жоохон чангардаг юм байлээ. Тэгээд тураад ахаар чинь чангарсан өгцөгний булчин чинь томорж гарч ирэхгүй нэ тэр хүндээ нэг жоохон гэсэн юм байгаа л энэ. Намайг тэр нэг рейл хийгээ тавьсан чинь жоохон хөх өгцөгтэй болс та тасарлаа гэсэн.
Тэг бурхан ч тэг хүнд 100% төгс юм заяахгүй юм да тийм ээ. Тэг одоо туранхаа хүн ч угийн тийм хөхөг зөвхтэй байхыг одоо өдөрт 40-т хүрж байгаа одоо хүн бол туранхаа мөртлөө тийм хөхтөө өгцөгтэйг бол одоо зөвхөн мис ажиллавараа хийлгэсэн л хүн биш бол тийм байх ямар ч үндэслэл байхгүй. За яг залуу хөрхөө охтууд бол бэлхүүс нарийнхан туранхаа мөртлөө мэдээж тэр чинь өсөж яваа цэцгэлж яваа охтууд юм чинь өгцөгтэй хөөрхөн хөхтэй байна. Тэгээ над чиг 40 хүрж байгаа авгаа бол туранхаа л туранхаа байна. За тийм хөхмөх өгцөг битгий шаардаа те. Байхгүй юм би яах юм тэгээ заавал төгс болох албатай мó. Угаасаа би ер нь гоо сайхны нис засал. За яг нүүр аманд болол угаасаа одоо хөвширж яваа юм чи мэдээж уруулын филлер одогт уруулын филлер би хийлгэн л гэж бодож байгаа. Миний энтлийн орол ер нь бас доошоогоо нэлээ орцсон нэлээ. Гэтэ ер нь хавраас сонирх нь одоохондоо бас өвөл мөвөл намайг хаарч нохоог энэ татын тийм ээ. Нүүрэн дээр бол угаасаа хөвширж яваа хүмүүс бол хийлэх ёстой гэж боддог. За энэ би хаа ялангуяа энэ хөх өгцөг мөгцгэн дээр бол за одоо төрсөн ч бай төрөөгүй ч бай. Хөх байдаг ч байдгүй ч өгцөг байдаг ч байдгүй ч бай. Ер нь бол аимшигтай хийлгээд хэрэггүй баха. Би хаа бол өөрийнхөө хэлсэн дээр баха. Нүүр ам бол одоо яах. Нэгэнт одоо байгалийн чамаар хөвширж байгаа юмыг жоохон засвар ороход зүгээр. За би хааг бол ерөөхдөө биеийн тамир спорт тийм ээ. Тим ямар л засан даа гэж бодоод байгаа шүү дээ. Энэ пинэлцэн юм дээр хин инээдсэн юм аж дараад байгаа даруусан юм. Нэг шоолоод инээгээд авах юм байхгүй чамайг дурвал хийсэн бүтээсэн юмтай. Нэг мэдрэл мут аавгаа энд зогсож чинь заа юу. Нэг сөрөг булгаачуд нь гараа зайлчаарай. Харин тэ турхаар хавтгаа болчихно. Хавтгаа цаашаа. Гав гавтгаа гэдэг үг л тохирохоор шүү дээ харахгүй юу. Яг нь жижиг юм байгаад байгаа нэг юм жижиг юм байна. Байха бас гарын алганд багт чинь миний гарын алгачтай жижиг юм л дээ. За яг гоо хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байл 100% юм гэж юусэн байх алгагүй шүү дээ тийм ээ. Хүний дутагдaltaй зарим талуудаас давуу тал болох үзэгдэл ерөн дэлхий дээр маш их байдаг. Энийгээд ах юм байхгүй эргүй юм аа шин. Баярлалаа инэрлээ. Хөдөөний хичээ үзэхийн тулд 53 11 04 17 22 цэдэд сэрнэт мэд гэсэн тансраа инэрлээ. Яг одоо 5000 төгрөг игээд ийм инэрл гээд гүлгээний утга дээр нь Facebook нэрээ бичээ олчих. Тэгээд 88-аараа пэйж рүү чат өчээрэй. Тэгээд 46 минут 42 секундын кино контент үзэх боломжтой. Байлаатад явуулчихсан өгцөгтэй болно. Тэгээд угаасаа хүний үндсэн манай ээж өгцөггүй аав өгцөггүй тэг дундаас нь яаж өгцөгтэй хүмүүс төрүүлэх гээд байгаа юм та нар. Тэгээ ан чинь бас чадлаараа хичээгээд би бүр ор өгцөггүй биш штэ гэгээд бүр өгцөггүй ухаад авсан юм шиг сонсмолт дайруулсан юм шиг тийм хүмүүсийг дуруулаас нэг жоох юм байгаа штэ. Тэг өөрөө өөртөө сэтгэл хангалуун байя л та. Та нарт харагдахаар тийм том өгцөгтэй байгаалгүй штэ тийм үстэй. Өөрөө өөртөө л ерөнхий биеийн пропорц ангаал өөрөө өөртөө л итгэлтэй байлтай болоо штэ. Ер нь төгс юм гэж байхгүй. Та нар ер нь төгс ялгаж яах гээд юм. Бавах гээд юм уу намайг? Чи байгаа юм байгаагаар л хэлдэг. Таргалах юм бол тэртээ дөрвөө за яг таргалуул надад бол хөх сайхан гарч ирнэ. Үнэхээр гарч ирнэ. Амлчээ бардам хэлчээ. За таргалаад бол өвцөг үнэхээр гарч ирдэг юм аа. Гуйн л тамраад дээ. Тэгээ гуйтайгаа ингээ нийлсэн явж байгаа шууд бэлхүүс гизрэг орчдөг байхгүй. Угийн удам генээс тийм өгцөггүй нь чи яах гээд идэв дураагүй. Өгцөггүй шоолоод идэв. Та одоо турцсан юм чинь бүр өгцөггүй дээрээ хөгчгүй болсон заяа. Сайн уу одоо ирээ. Хөөх штэ ороод ирсэн манай мод. Дандаа ч өгөрч идэг. Хөөх нөхөрсөг жог гэдэг найздаа баярлдаг шүү. За 14 үлээ үзэж чинь. Нэг группуд руугаа шеэрлээд үйл 8 нь баярлна. Тэгэхээр зэрэг байгаа зүйлдэл гой сэтгэл хангалуун байдаг. Хүний дутагдaltaй тал чинь бас давуу тал болох тийм нөхцөл ер нь байдаг штэ. Тэгэхээр зэрэг аль болох нэг шүүхгүй, за яахгүй, илдвэр хийхгүй хүн шиг нэг эвтэйхэн амьдарч байгаа л өгчүүл их зүгээрээ 100 жил дотроо л амьдарч байгаад өгөхөөс ш би тийм ээ. Нэг хэдхэн жил амьдрах гэж нэ би энийг хэмэлсээр байгаа таарах юм дөө. За өшөө. За 4 минутын дараа лайв дуусах чинь.
Хөдөөний season 2 үшээс өдөөний их надлын хийгдсэн кино. Мөнх номын үзсэн үү те? Үзсэн бол яах вэ? Үзээгүй хүмүүстэй ерөөхдөө энэ жил цагаан сараар зориулсан хөдөөний ихч кино контентоо хаалттай гүрөвт 46 минут 42 секунд тийм кино контентоо хаалттай гүрөвт байршуулсан байна. За та бүхэн IPTV-гээс 6900 7900 төгрөгийн үнэтэй үзэхээр бол хаалттай гүрөвтөө ердөө 5000 төгрөг төлөөд хөдөөний ихч кино контентоо үзэх боломжтой. За лайв хадгалагдана. За одоо ингээд лайв фильтргүй болсноос хойш нана одоо усанд ороод эсвэл нүүр мөрөө маш сайн минчидэл нь угааж байгаа л үсээ угааж байгаа л тэгээд лайв хийчихье да. Ядарсан царай тэгээд мэдээж ядарсан л харагдана. Нүүр хамаа угаагаад үс хизгээ жоохон угааж муугаад цэвэрлчих юм бол үгүй яах вэ бас бэн биш үү. Муухан өнгөрөө юм бэ те. За 3 минутын дараа лайв дуусгая. Лайв хадгалагдана. Манайхан та бүхэн 53 11 04 17 22 цэдэ цэрэн адмид гэсэн даас руу яг одоо 5000 төгрөг төлөөд өнөө орой хийцгүүрээд үзчихээр айлтай кино олдохгүй ч юм уу жоох ингэж утгагуудаа тах юм бол тэ эм орч байгаа бол начиг бас ганцаараа хагаал хажгаараас юу ч яагаад. Ингээ үе жоо хараал хэлжтэй шүү. Sorry чорой. Ердөө 5000 төгрөг төлөөд 53 11 04 17 22 цэдэ цэрэн адмид дансраа гүйлгээний утга дээр нь Facebook нэрээ бичээд 5000 төгрөгөө хийгээд хаалттай гүрвтэ ороод 46 минут 42 секундын турш хөдөөний ихч 8-гийнхаа одоо продюсерлаж зохиож найруулж жүжиглэж монтажн дээр өдөр шөнөгөө одоо хүмүүсийн монтаж нь бол хийсэн гэж хэлэхгүй. Монтаж нь бол туулаа хүүгээ манай хөөргөнд байж өгсөн. Гэтэл хажууд нь би хамтдаа байсан сэтгэл зүрхээрээ. Энэхүү кино контентын маань 5000 төгрөгөөр үзхийг хүсвэл цаашдаа 5000 төгрөг нэг удаадаа төлөгчөд дараагийн 8-гийн төлбөртэй контентуудыг л хийж хэлээ да амны бэлгээс тийм ээ. Үнгөө одоо тэгээ цаашдаа үзхийг хүсэх юм бол 5000 төгрөг нэг удаадаа хаалттай гүрв төлөөд ороод ир манайхаа. Нэг кофений л мөнгө штэ манайхаа. Зүгээрээ байгаа чигээрээ шаа. Одоо ирээ яагаад намаа хараал хэлсэн чинь тэгээд байгаа юм. За ойлголоо одоо ирээ. Нас биенд хүрсэн юм чинь хараал хэлж болно штэ. Гэхдээ нас биенд хүрсэн хүн хараал хэлэх муу харагддаг. Бүдүүлэг л дээ. Жаргон. Муу халтаа бити юу ягаарэ. Үлгэр дүүрэл аваар одоо надаас чи хүүхдүүд айгүй үлгэр дүүрэл авдаг гэдсэн. Биш нэг үлгэрлэхээр юмгөл хүн л дээ уг нь бол. Хараал мараал хийж болохгүй шүү манайхаа. За 1 минутын дараа лайв дуусгая. За ерөнхийдөө хөдөөний кино контентыг хаалттай гөрөв 5000 төгрөгөөр орсон талаар та бүхэндээ ерөнхий мэдээллийг хүргэлээ. Тэгээд одоо 22 цаг 30 минут болж байна. Сайхан амарцгаагаарай. Өглөөг ирч хүчтэй угтаж ажилдаа амжилт гаргаарай манайхаа. Бүгдэнд нь хайртай шүү. Дагдаг бүх дагагч нартай үздэг үзэгчтэй бүгдэнд нь хайртай шүү. Та нартай баярлаж талархаж явдаг шүү найнаа. За ингээд лайв дуусгая. Гэсэн чи 30 нь болдгүй байна ш гэж. Хаалттай гүрвт гарч байгаа гэдэг чи яах гээд байгаа юм бэ чи? Өргөд гарч байгаа юм шал дали орж байдаг юм дараас юм чи. За лайв өндөрлөе. Улаанбаатарт 22 цаг 30 минут болсон байна. За лайв дуусгая өмнө ахаад нэг гайхалч би ахаад 2 кг нэмээд турцсан биш үү? Ямтай сумтай шүү танаа нана. За баяр та манайхаа.